Хотын төвөөс Эрдэнэ төртөө буюу бидний хэлж заншснаар вокзал руу зорчиход ойролцоогоор 10 орчим километр байдаг. Галт тэрэг ирэх болон явах үеэр хотын төв рүү явдаг нийтийн тээврийн үйлчилгээ байхгүй учраас иргэд хувийн таксигаар үйлчлүүлэх нь олонтоо. Ингэхдээ нэг талдаа 4-өөс 6 мянган төгрөг төлж үйлчлүүлж байгаа нь үнэтэй байна гэсэн иргэдийн байр суурийг хүргэе. Маш их үнэтэй. Айгүй хүнтэй. Бид нар бол тэтгэврийнхээ яг нэг сая 500 нэмлээд тэрнээс нэмээгүй байсхад маш их үнэтэй байсан, хэцүү байсан. Яг автобус нь хамаагүй дээр бид нарт яагаад гэвэл өндөр наснангууд үн төлбөргүй явдаг штэ. Тэрүүгээрээ явж исэн хамаагүй дээр байна л гэж хэлв. Хүмүүс гуугаад ахыг бодоход их хэлбэг байдаг юм шиг байна лээ. Би ч хүүхдүүд манд тосгох гэж байгаа бол их хэлбэг л байдаг баг. Тэгтээ сая эндээс ерөөс улсуудыг шахаад аваа явж штэ. 4,000-аар аваад явъя, 4,000-аар аваад явъя гэж аваа явчихсан шүү дээ. Тэгэхээр үнэтэй байна. Ер нь үнэтэй шүү дээ. Тэгээд цаашаа тэгэл бүр гоор хороол руу явна гэх юм бол тэгэл 7-8 мянган зангал явчихдаг шүү дээ. За одоо л мэдгүй. Бараг 2 сарын өмнө л би хороол руу өргүүлэхэд 6 мянгаар хөргүүлжсэн. Одоо ямар гэсэн сайн мэдгүй. Өндрөл үнэ гэсэн үг төр ч одоо. Хуучин ч одоо уулгаагүй л гэсэн шүү дээ. Одоо сүүлийн үед ингэ нэмэгч чаддаг шүү дээ. 5-6 мянга гэдэг юм. Зарим нь одоо цааш явтаж 6-7 болов. Хот дотор ч гэсэн үнэтэй л ингэ л шүү дээ. Одоо Эрдэнэ дотор ч уулын хуучин 1500 мөс одоо 1500 болсон юм л шүү дээ. Тэгээд одоо цааштай 2000 цаг болчихсон шүү дээ. Тэгээд одоо ихэд үнэтэй л гэж бодож байгаа шүү дээ. Таксийн хувийн усуудыг одоо Ер нь дунд аврын автобус явбал хэр зүйтэй гэж бодож байгаа юм. зөв шүү дээ. Тэр автобусын дээр зүгээр шүү дээ. Хуучин ч автобус ирээд тосдог ус одоо байхгүй л болсон юм л шүү дээ. Дээрүүд чинь автобус ирээд тосол тэгээд аваад тэгээд хөргөж явдаг. Одоо тэр дунд их автобус авахгүй дандаа хувийн таксинууд явдаг болсон юм шүү дээ. Хотын төвөөс вокзал чиглэл тодорхой цагийн хуваарьтай нийтийн тээврийн үйлчлэгийг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр Орхон аймгийн авто тээврийн үндэсний төвөөс төлөвлөсөн байна. Үнийн хувьд 1000 төгрөг байхаар зохицуулжээ. Бид энийг яаж зохион байгуулах вэ гэдэг одоо дахиад бид энд бүх тооцоолтыг гаргаж байна. Багуудтай хамтарч ажиллаж байна. Сая багийн засаг даргатай, нийгмийн ажилтнтай, эсхийн ахлагч нартай уулзлаа. Мэдээллүүдэд дахин шинжилж авлаа. За тухайн чиглэлд вокзалын хэсэг рүү бол 900 орчим иргэн амьдардаг юм байна. За Ахмад нарт нэг 130 орчим, хөгжлийн бэхжил дээр нэг 22 хүн гэдэг. Үндсэн дээр нэг 150 хүн бол энэ чиглэлд автобус хэрвээ үйлчлэг авахд хүн юу байх юм бэ? Үйлчлэг авах юм бэ? Үн төлбөргүй. Тэгэхээр энэ чаргатай одоо юу төсөвөд ойролцоогоор нэг 3 сая орчим төгрөг шаардлагатай болоод эхэлж байгаа. Тэгэхээр энийг төрөх ёстой. Ингээд бид автобусыг явуулахаар одоо ингээд ямар ч байсан бүх бэлтгэлүүдийг хангаад өнөөдөр бид энэ тээврийн хэсгүүдийн бэлэн байдгийг үзнэ. Ингээд боломжтой гэсэн хуулиураар бид компани сонгоод вокзалын чиглэлд автобусны үйлчлэгийг явуулахаар одоо ингээд ажиллаж байна. Тэгэхээр иргэдтэй хэлэхэд энэ ерөөсөө вокзалын чиглэлд хувь болон одоо хувьсгалын бүх суудын тээврийн хэсгүүд энд иргэдийг угтаах уу гэхээр ингээд тээврийн хэсгийн хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Тэгээд нэрж байгаа усууд маань автобусанд суухгүй шууд бид суудлын машинаар явна гэдээ ингээд явчихдаг. Тэгэхээр такси үйлчлэгийн хувьд бол өнөөдрийн зарчмаар бол манай Орхон аймагч нь километрт 1000 төгрөг. Тэрнээс цааш бас 1000 гэсэн зарчим явж байгаа шүү дээ. Ягаад гэвэл одоохондоо бид ингэж мөдөж байгаа. Удахгүй бид бүх таксиг тоолоожуулах ажлууд энэ нэгдүгээрүүдэд хоёрдугааруудад хийгдэж дуусах. Тэгэхээр такси үйлчлэгийн сууж байгаа хүн энэ хоёрын хооронд 5-12 км. Тэгэхээр 1 км-д 1000 гэж байгаа юм чинь 10 км-д 10,000 төгрөг төлөх нөтэ тийм ээ. Гэхээс үн тарифын хувьд бид нар энэ таксинд боломжтой. Тэгэхээр энийг бол бид тэгж харахгүй байгаа. Яг нь зүгээр нэг автобус байхгүй иргэд үн тариф гэдэг дээр жоохон ойлголт зөрүү байгаа учраас ингэ яригдаад байгаа. Тэгэхээр бид нар таксигаар явах нь таксигаар яв. Автобусаар явах нь автобусаар явах гэдэг энэ боломжийг бүрдүүлэхэд бол бид автобусны үйлчлэгийг нэвтрүүлэх гэж сая аймгийнхаа удирдлагуудад саналаа хөргүүлсэн. Ерөнхийдөө бодох төлөлтөөр хэлцэд бас мөн энэ асуудлууд яриад одоо бид тээврийн хэсгийн бэлэн байдлыг хангах юм бол ямар ч байсан тодорхой нэг компани сонгоод төрдөө бид нар энэ цуцах чиглэл рүү явуулах ийм л ажлууд хийгдэж байна. Өмнө жилүүдэд хотын төвөөс Эрдэнэ төртөө чиглэлд сүйтэй хадаг компани зорчигч тээврийн үйлчилгээ явуулж байсан ч энэ жил тус компани шалгуур үзүүлэлтэд хангаагүй учраас төдгөлзүүлсэн байна. Орхон аймагт өнөөдрийн байдлаар 2 компани 36 чиглэлийн автобус 200 гаруй шугамын такси иргэдэд үйлчилж байна.